Сайн байцгаана уу? За удаан уулзсангүй. За маш удаан хугацаанд бодож явж исэн нэг бичлэгийг хийгээд энэ ондоо эхлүүлж байна. За тэр нь болохоор book review. Анхныхаа book review-ийг хийх чинь. Тэгээд сонгосон ном маань Still Like an Artist гэдэг энэ ном байна. Тэгээд санаа авахаас бүүвэ гэд монгол хэлний орчуулагдсан. Энэхүү орчуулгыг Aris Publishing-ийн маань хийсэн байгаа. За энэ номыг би анх Солонгост амьдарч байхдаа ингээд англи хувилбараар нь аваад уншиж исэн. За түүнээс хойш бол ер нь 3-4 удаа уншсан санагдчихээн. Тэгээд сая он гарсны дараахан энэ тэгээд маш өдөртөө баг хурдан уншигдаад дуусчихдаг ном. Дахиж нэг уншаад тэгээ айгуу гоё inspiration авсан. Даагчид ихэвчлэн бүтээлч байх талаар айгуу их сонирхдаг хүмүүс байдаг учраас за бүтээлч байхад нь туслах санаа авахаас бүү гэдэг номыг book review-ийг хийж байна. За түүнээс гадна book review-ийг хийхдээ одоо энэхүү номын бүхэл бүтэн агуулгыг ийм mind mapping оюуны зураглал ашиглаад ингээ буулгасан. За тэгэхээр энэ ном бүхэлдээ энд багтсан байгаа. За тэгээд үүнээсээ тэмдэглэлээсээ харж агаад book review-гээ одоо онцолж тэмдэглэж авсан зүйлүүдээгээ уншиж танилцаад одоо book review-гээ хий гэж бодож байна. Эхний хэсэгт болохоор санаа авахаас бүүэ гэдэг хэсэг гардаг. За тэгээд ер нь бол бид нар ингээд бүтээлч яадаг хүмүүсээс та ер нь санаагаа хаанаас авдсан бэ? Бид нар ч гэсэн ер нь боддог шүү дээ өдөр тутамдаа. Энэ бүтээлч санаа хаанаас төрдөм бод энэ хүмүүсийн санаа хаанаас ундардсан бол одоо баг онгод нь буудаг гэл тэгдэг. Гэхдээ хамгийн шударга хариулт бол бусдаас санаа авдаг гэж хариулт одоо байх байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо хүн нөгөө хүнийхээ хийж байгаа ажлыг хараад inspiration авдаг, санаа авдаг гэсэн тий. Тэгээ ер нь бол юу ч оригинал биш. Юу ч одоо тийм анхныхаараа тийм оригинал санаа бол байдаггүй юм гэж хэлсэн байгаа. Тэг бүх бүтээлч ажил урд өмнө нь хийгдэж байсан зүйлсэд суйрлан хийгддэг билээ гэж байгаа. Тэгэхээр одоо бид нар ингээл хаа нэгтэйгээс гой санаа төрөөд идэм байна. Хүн ингээл бодож байгаа л тэрийг олоод идэм байна гэхэлэр үгүй тий. Энэ бол хаа нэгтэйгээс төрдөг зүйл бол биш. Ингээд урд өмнө нь болж исэн зүйлсүүдийг хийдэг. Тэгэхээр яад юм бэ гэхээр санааны их усүрийг нь хөөх хэрэгтэй. Тэгэхээр хүн санаа авахаас айлгүйгээр хүмүүсийн хийсэн санаануудаас те их усүрийг нь хайх хэрэгтэй гэж байгаа юм. Тэгээ шин санаа бүр ердөө 2 буюу түүнээс олон санааны нийлбэр байдаг. Нэг дээр нэмэх нь 3 гэж том ялж байгаа юм те. Тэгэхээр бид нар одоо уран бүтээлч хүмүүс ажиллаа хийхдээ те альва зүйлийн ингээд коллаж гэж би бол хэлэх дуртай. Энэ коллажийг хийдэг. Тэрнээс биш те ганцхан ингээд их сурвалжийг ингээд авахлаар бүтээлч ажил болдоггүй маа. Тэгээ энэ номон дээр ч гэсэн энэ талаар ингээд дэлгэрэнгүй ярьдаг. За тэгээ артист гэдэг хүн бол цуглуулагч юм. Тэгээ сонгож цуглуулдаг хүн байд юм тий. Одоо хамаагүй замбраагүй юм биш. Одоо өөрийнхөө дурлан сонирхдаг зүйлийг ингэж сонгож цуглуулдаг хүмүүс байд юм гэсэн санаа байгаа. Тэгэхээр өөрийнхөө хувьд та өөрийнхөө урам зоригийн мөчрийг ингээд одоо модоо ингээд мөчрлүү. Тэгэхээр ингээд яг mind map шиг те энээс энэ санаа ингээд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр таны ингээд сонирхож судалдаг зүйлсүүд гээд ингээд цаашаага улам их сурвалжийг нь сайн судлах хэрэгтэй гэсэн санаа хэлж байгаа юм. Тэгээд инглээр яадаг вэ гэхээр та магадгүй ингээд урлагийн хүн те Моцарт те одоо бишрэн шүтдэг байлаа гэхлээр Моцарт хэнийг бишрэн шүтдэг байсан гэдэг ч юм уу те уран зурагчдыг одоо бишрэн шүтдэг байлаа тэдний ингээд уран зургийг нь бадраасан хүмүүс нь хин байд юм бэ юунаас санаа авсан бэ гэдгийг нь бүр ингээд их сурвалжаар нь одоо юу ягаарай судлаарай гэсэн санааг ихний хэсэгтээ хэлж байгаа юм. Тэгэхээр тийм учраас санаа авахаас айх хэрэггүй бүр ингэж нарийн судлаад тэдгээр зүйлүүдийн нийлбэрийг хийх хэрэгтэй. Тэгэхээр би бас урд нь энэ номны талаар ингээд нэг жижигхэн пост хийжсэн. Та нэгэн зүйлээс урам зориг аваад одоо хуулбарлаад хийх юм бол энэ бол тэ бүтээлч ажил болдоггүй. Та маш олон юмнуудыг цуглуулж цуглуулагч болоод цуглуулж агаад ийм коллаж арт хийх хэрэгтэй. За коллаж арт гэдэг чинь юмны ингээд нийлбэрүүд шүү дээ ингээд зохицуулаад тавьж байгаа тий. За энэ номын 2 дугаар хэсэг дээр болохоор эхлэхийн тулд өөрийгөө заавал таньсан байх албагүй. За энэ бол биднэрт бас их тохиолддог асуудал. Би өөрийгөө олоогүй, би өөрийгөө танаагүй. За дээрэс нь би яг өөрийнхөө стил, жанрыг мэдэхгүй байна гэдэг асуудал ерөнхийдөө их яригддаг. Тэгээд тэрнээсээ болоод бид нэр хийж эхэлж чаддаггүй асуудал байгаа тий.
За тэгэхээр юмсыг бүтээ эхлээд тэгжээж өөрийгөө таньнаа тий. Эхлээд таньчаад юмыг бүтээх биш, юмсыг бүтээж авах хоорондоо та өөрийгөө таньж авдимаа гэсэн санаа хэлж байгаа. Тэгээд чаддаг ботлоо чаддаг мэт аягал тий. Тэгэхээр үнэхээр бид нар бүгд л ижилхэн чаддаггүйгээс л эхэлж байгаа. Тийм болохоор эхний үйлдэлүүдээ тэгж яхтаа өөрийгөө таньж мэдэх аялал нь эхэлнэ. Тэгээд таньдаг чаддаг юм шиг аялах хэрэгтэй гэд амьдралыгаа өөрийнхөө тайз гэж бод гэж байгаа хгүй. Жүжигчд бид нар л тэгэхээр энэ ширээ те энэ дээр бичиж байгаа зүйлс яг би өөрийгөө зохиолч гэж бодоод бичих хэрэгтэй гэдэг ч юм. Иймэрхүү санаануудыг бас хэлсэн. За тэгээд хуулбарлаж эхэл. Бид нар шууд чадахгүй зүйлээ хийхлээр тэр дороо ингээд хийж чадахгүй штэ. Тэгэхээр бас би ингээд бос сургалтууд дээрээ ч гэсэн хэлдэг apprenticeship айгуу чухал буюу юм шав орох хэрэгтэй, хуулбарлаж сурах хэрэгтэй. Эхлээд бол бид нар угаасаа бүгд л хуулбарлана. Тэгээ сайн хуулбарлаж сурах хэрэгтэй. Тэгжээд л нөгөө аяанда өөрийнхөө ингээд жанрыг те олдог болноо. За тэгээд хуулбарлаж бүтээж эхэлнэ угаасаа. Тэгээд энэ дээр Kobe-гийн жишээсэн Kobe Bryant сагсан бөмбөгчин те. Тэгээд урд нь хэний ч хийгээгүй хөдөлгөөн гэж ердөөсөө байдаггүй гэж Kobe хэлжсэн маань. Тэгэхээр тэр Kobe бодлоор ингээд судалгаа хийгээд ингээд сагсан бөмбөгийн тамирчдын бичлэгүүдийг үзэж яхад яасан бэ гэхээр тэр хөдөлгөөнүүд нь өөрт нь ороод тэр хөдөлгөөнүүдийг яг ингээд дуурайгаад ингээд хийх гэхлээр юу болдог вэ гэхлээр тэр чи өөрөөс нь гарч байгаа учраас ингээ өөрийн болгож дандаа гарч байгаа гэсэн санааг хэлж байгаа. За тэгээд ер нь бол сайн хуулбарлалт, муу хуулбарлалт гэдэг зүйл бол байдаг. Сайн хуулбарлалт юу вэ гэхээр маш олон их сурвалжаас ингээд аваад тэгээд тэрийг improvise хийх буюу өөрийнхоороо болгож гаргах. Муу хуулбарлалт бол зөвхөн нэг их сурвалжаас авах. Тэгээд тэр чигээр нь гаргах. Тэгээд энээс санаа авсан гэдгээ хэлэхгүй байх гэсэн зүйлсүүдийг бас хэлсэн байсан. Ер нь тэгээд энэ хоёр бүлгийг нэгтгэхэд явахлаар та бол уран бүтээлч хүн та бол уран бүтээлч гэж нэрлэх шаардлагагүй. Тэгээд бүтээлч хүн та бол насан туршийн суралцагч байх ёстой юм аа. Тэгээд санаануудыг ингээд тэмдэглэж хадгалдаг болох хэрэгтэй. Өөртөө төрж байгаа. Тэгээд сургууль гэдэг зүйл бол ерөөсөө боловсрал гэдэг зүйлтэй холбоогүй. Тэгэхээр насан туршийн суралцагч байх ёстой гэсэн санааг хэлж байгаа. За 3 дугаар бүлэгт нь болохоор уншмаар байгаа номоо өөрөө бич. Тэ? Тэгэхээр энэ хүн бас эдгээр номнуудыг бичихтэй өөртөө зориулж бичсэн, өөрөө уншмаар байсан номоо бичсэн гэж хэлсэн байсан. Тэгээд мэддэг гэснээ ингээд дарцсан тий. Дуртай зүйлээ бич. Өөрийнхөө ер нь дуртай зүйлийг бичих нь маш чухал юм аа. Тэгээ өөрийнхөө уншихыг хүсэх номоо бич. Мэддэг зүйл бол нэг тийм сонирхолтой байж чаддаггүй гэж байгаа байхгүй. Дуртай зүйлийнхаа та учрыг нь олно гэд. Тэгээ энэ ч гэсэн шинжлэх ухаан талаасаа ер нь motivation гэдэг зүйлтэй маш их холбоотой байдаг. Тэгээд миний бас ингээд сонирхож судлах дуртай зүйл би бол энтэй бүр ингээд маргаангөө санал нэгддэг. За тэгээд гараараа альва зүйлсийг бүтээчихэд бидний бүтээлч байдлын ингээд дайсангууд маш их болж ийн буюу юм дэлгэцийн хамаарал гар утас болоод байна. Тэгээд эдгээр зүйлүүд бол бидний бүтээлч байдалд нэг их тэгж туслаад байдаггүй. Тийм учраас юу ягаараа дэлгэцээс холтоорой гэд. Тэгээд энэ дээр хамгийн гой гардаг юм би бас энийг хэрэгжүүлэх гэж хичээдэг. Гэхдээ 2 ширээ бол алга. Юу гэсэн бэ гэхээр энэ тэгээд тухайн үед айгуу тийм viral болж исэн санаа байхгүй юу? Энэ хүн өөрөө дижитал ширээ, тэгээ аналог ширээ гэх 2 төрлийн ширээтэй. Тэгээ тэрний яадаг вэ гэхлээр дижитал ширээн дээр нь бүх юм цахилгаан хэрэгсэл тоног төхөөрөмжүүд нь компьютерууд нь байж идэг. Аналог ширээн дээр нь ямар ч digital device юмнууд байхгүй зөвхөн гараараа хийж бүтээх тэр юмнууд нь байж идэг. Тэгээ өөрийнхөө номны зургуудыг ч гэсэн өөрөө ингэж хийсэн зурсан тий. Тэгжээж өөрөөс нэг гой бүтээлч яг би гоё юм хийж байгаа мэн гэсэн мэдрэмжүүд төрсэн. Зохиол бичдэг хүмүүс ч гэсэн юм гар бичгийн машинаар ингээ гараар бичдэг тий. Тэгжээж ингээ гоё яг хийж бүтээж байгаа юм ундарж байгаа мэдрэмж ингээд төрдгөө гэсэн зүйлүүдийг айгүй хэлсэн байсан. Тэгээд би бас нэг сургалтын дээрээ дөнгөж хэдхэн хоногийн өмнө ингээд experience design гэдэг зүйлийн талаар Walt Disney-гийн хичээл дээр тий experience design буюу өөрийнхөө
орчныг одоо бүтээмжтэй байх орчныг дизайн хийгээч гэдэг ийм гэрийн даалгавар хүмүүст өгсөн. Тэрэн дээрээ бас энэ дижитал ширээ, аналог ширээний талаар бас жишээ авсан байгаа. За тэгээд ажлаас гадуур 5 дахь сэдв дээр нь chapter дээр нь ажлаас гадуур төсөл хоббитой байх нь чухлаа. Тэгээд хоббитой байх чухал гэдгийг би яг анх энэ хүний номноос уншаад айгүй сайн мэдэрсэн. Тэгээ хоббиндоо цаг гаргах гэдэг бол маш чухал. Тэгээ бүтээлч санаа одоо бүтээлч зүйлүүдийг ундрах гэдэг. Тэгээ Джессика Хиш гэдэг хүний одоо үгийг энд ишилсэн байсан. Урдхаа хойш тавьсан үедээ сонирхож хийдэг зүйл чинь магадгүй чиний үлдсэн амьдралдаа хийх хэрэгтэй ажил байхаа. Тэгээ энэ үг надад маш их хүрч исэн. Тэгээ энийг бас тэмдэглэж авсан байсан. Тэгээ хобби гэдэг бол чамд зориулагдсан бүтээлч зүйл. Хүсэл тэмүүллээ битгий орхиорой, ажлынхаа хажуугаар хоббиндоо цаг гаргадаг байгаарай. Тэгээд хийх дуртай зүйлстэй цаг зарцуулсаар л бай. Одоо энэ надад ямар ч мөнгө одоо ашиг орлого авчрахгүй юм чинь гэд ингээ хийхээ болж юусоо болохгүй шүү гэж байгаа. Тэгээд мэдрэлийн эсүүд маань оч үсэргэн шинэ холбоосуудыг бий болгодог. За энэ бол бүтээлч чадварын айгүй том зүйлийг зүгээр айгүй энгийнээр хэлсэн. За бүтээлч сэтгэлгээ буюу ийм зүйл хийж явах үед тархинд ингээд юу болдог вэ гэхэлэр юм очнууд ингээд үсдэг спаркууд те тэр нейросайенс шинжлэх ухаанаар гаргаж ирсэн баггүй. Тэгэхээр яадаг вэ гэхэлэр юм ингээ холбоосуудыг дандаа хийж идэг гэсэн ба. Тэгэхээр энэ мэдрэлийн эсүүд минь оч үсэргэн шинэ холбоосууд бий болох. Ингээ шинэ санаанууд төрдөг те. Тэгээд одоо ингээ хоббигоо нэгийг нь орхихгүй ингээ бүгднгийн одоо зэрэг ингээд авч явснаар яадаг вэ гэхэлэр тэдгээр зүйлс нэг нэгэндээ хэрхэн нөлөөлөхийг нь хараарай. Альва зүйлс ингээ хоорондоо холбогддог connecting the dots гэдэг те. Тэгэхээр та өнөөдөр ямар ч ажил мэргэжилтэй хүн байж болно. Тэгээд хоббиндоо цаг гаргах юм бол ажил мэргэжилтэй мэдгүй хийж байгаа creative project дээр чинь энэ ингээд хийдэг тусалдаг юм одоо хоббинууд чинь л ирээдүйд одоо туслах болно. Бүтээл санаа гаргахад туслах болно. Өөрөө л айгүй хөгжим гитар энэ төр дардаг. Тэрнээсээ холдоод бас амьдрал нь ингээд айгүй уйтгартай болсон талаараас хэлсэн байсан. За 6 дугаар одоо chapter дээр нь гол нууц гэж байгаа. За энэ бүхний гол нууц юу вэ те? Тэгэхээр сайн бүтээл хий, тэрийгэ бусдтай хуваалц. За тэгэхээр энэ бид нэр хуваалцгаас маш их айдаг өөрийнхөө одоо нөгөө хийж байгаа бүтээлийг муу байх үедээ гэж боддог эсвэл бусад хүмүүс санаа авах үедээ ч гэж бодож иж магадгүй. Гэхдээ энэ л гол нууц нь хийгээд хуваалц те. Тэгээд өөрийгөө танихын тулд эхлээд хий гэсэн байсан те. Хийж байгаагаа хуваалцах хэрэгтэй гэдэг. Анх гэсэн би энэ номыг уншаад тэгээд айгүй их санаа аваад тэгээд сошиал медиа дээр идэвхтэй болсон нь баг энэ номноос болж идэвхтэй болсон байх гэж бодож байна. Өөрийнхөө судалж байгаа, өөрийнхөө дуртай зүйлийг, өөрийнхөө хийж байгаа зүйлүүдийг ер нь айгүй их хуваацах дуртай болсон. За тэгээд ихэнх үедээ танигдаагүй байна гэдэг нь тийм ч муу зүйл биш. Тэ заавал ингээл гой зүйл хийгээл мундаг болоод хүмүүс харах юм шиг битгий бодоорой. Энэ олонд танигдаагүй байгаа үеэ хайрлаад зөв ашиглаарай. Энэ бол чамд айгүй том давуу тал болноо тий. Заавал юм төгс бүтээл хийх албагүй шүү дээ гэсэн санаа гарсан. Тэгээд нууц биш жор гэдэг бол юу вэ гэхээр эхлээд сайн бүтээл хий. Тэгээд тэрийгэ бусдтай хуваалц. Одоо сайн бүтээл хийхийн төлөө хичээх хэрэгтэй. Тэгээд тэрийгэ бусдтай хуваалцдаг байх хэрэгтэй гэсэн санаа. Тэгэхээр үүнийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал байна шүү дээ. Тэгэхээр хоёр алхмыг санал болгосон. Эхний алхам нь болохоор ямар нэг зүйлийг сонирх. Тэ коллаж артын талаар сонирх ч юм уу те. Эсвэл одоо уран зураг, яруу найраг мэдгүй одоо юу вэ өөрийнхөө тэр зүйлийг сонирх. Тэгээ хоёрдугаар алхам болохоор бусдыг хамт сонирхооч гэж уруутат. Тэ сошиал медиа бол энийг хийх боломжтой болгочихсон. Тэгээд би ч гэсэн баг яг тэгсэн баха. Тэгэд энэ хоёрын нийлбэр нь те чи бусдаас өөр зүйл сонирхох хэрэгтэй болно. Бусдаас өөр зүйл сонирхоод тэрийгэ хамтдаа энийг сонирхъя. Би нэг юм хийж ийна гэд хуваалцаарай гэсэн. Тэгэд гол нь энийг хийхдээ бид нарт ингээд угаасаа эхлээд хийж байгаа юм төгс төгөлтөр байхгүй бид нар копи л хийж байгаа. Тэгэд копи хийж байгаагаа сайхан хийлээд юм цэгүүдээ тэгээ дараа нь ингээ хуваалцаарай. Тэ энэ хийж байгаа зүйлсийг сайн хуваалцаарай. Тэгээд энийг заавал юм холбох шаардлагагүй. Тэр ингээ утга учиртай тайлбар өгж явах шаардлагагүй гэж байгаа.
Энэ л гол нууц. Битгий хүн дээр бод те. Битгий энийг өөртөө хүндрүүл. Тэгэл жижиг одоо энэ алхамууд өөрийгөө бүтээхтэй өөрийнхөө creative чадвараа олоход туслах болно гэсэн санаа байна гэж харсан. За тэгээд 7-дугаарт нь газар зүйн байршил одоо хамаагүй болсон. За өнөөдөр та хаанч амьдарч байна? Сошиал медиагийн хүчээр монголчуудтайгаа л монголчуудтайгаа тий өөр гадны хүмүүстэй л өөр гадны хүмүүстэй одоо холбогдох боломжтой болсон. Тэгээд өөрийнхөө ертөнцийг ер нь бол бүтээх хэрэгтэй. Өөрийн ертөнцийг бүтээгээд тэрэндээ ийм таалагддаг зүйлсээ одоо сонирхдаг зүйлсээ хамт сонирхё гэд хуваалцсан тий өөрийнхөө таалагддаг ном эд зүйлсээрээ тэгээд энэ дээр нөгөө орчноо бүрдүүлэхдээ ч гэсэн юм таалагддаг зүйл эд зүйлс ном бүтээлүүдээр тий өөрийгөө хүрээлүүлээрэ хэлсэн байгаа. Тэгээд энд бол нэг жижиг орон зай байх нь хамаагүй бас цаг хугацаа одоо хэр их орох нь ч гэсэн хамаагүй. Ямар нэгэн жижиг орон зайг өөртөө зориулаад юм гой бүтээлч орон зай болгоорой гэсэн. Би ч гэсэн энийг айгүй их бодож үзээд өөрөөнийхөө энэ хэсгийг ийм болгосон. Тэгээд нэг газараа ингээ байгаад ах юм бол бүтээлч санаад хүрэх жоохон хэцүү. Тийм болохоор гэрээсээ гар гэдэг зөвлөгөө өгсөн. Гэрээсээ гараад ерөнхийдөө гадагшаа улс оронд ч гэсэн амьдарч болно. Өөрийнх нь хувьд болохоор гадаад улсад амьдрах нь бүтээлч байдалд нь бас их нөлөөлсөн. Тэгээ ер нь бол бүтээлч салбарыг судлахад бас тэгдэг creative одоо environmental те одоо энэ орчин тойрон иргэн тойрон бол хүний бүтээлч байдалд нөлөөлдөг. Тэрний харагдах эд зүйлс талаасаа нөгөөддөөгөр ийм соёлтой ийм хүмүүсийн одоо санаа гэдэг ч юм уу тэгээ 5 хүний дундаж штэ те ямар хүмүүстэй нөхөрлж энэ бүхэн ерөөсөө хамаатай байдаг. Тэгээ амьдардаг газар гэдэг хүний бүтээлч байдал нийгмийн амьдрал оюун санаа хийгээд бие махбодыг тижээн тэтгдэг байхад нь чухал юм аа гэсэн байна. За тэгэхээр гэрээсээ гараад би болохоор энд ийм зургаар гэрээсээ гараад нисэх хэрэгтэй гэсэн зураг зурсан. За тэгээд найрсаг байх талаар 8 дугаар бүлэг дээр өгүүлдэг. Тэгээд магтаалын жагсаалт гаргаарай. Тийм үүсгэх хэрэгтэй шүү гэсэн байгаа. Тэгээд амьдралдаа одоо gratitude log, gratitude гэж бичдэг шүү дээ. Бид нэр талархал. Тэгээд талархал одоо бичвэл одоо энэ дээр шинжлэх ухаан талаараа ч гэсэн айгүй нотлогддог. Тарих, стресс буурдаг, амьдралынхаа сайн талуудыг олж хардаг, positive psychology талаасаа одоо үр дүнтэй. Тэгээ найзуудтай бол тэгээ дайснуудаа бүү одоо үл тоох хэрэгтэй гэсэн санаа. Тэгэхээр яаж байгаа вэ гэхэлэр одоо ингээд юмаа хуваалцаад эхлэв штэ. Хуваалцаад эхлэхээр чинь шүүмжлүүлж магадгүй. Тэ хүмүүс ачаачийн бичиж магадгүй. Тийм угаас тохиолдлууд гардаг. Тэгэхээр яах вэ гэхэлэр тэр дээр хүмүүсийг битгий тоо. Тэ зөвхөн сайн зүйлсүүдийг нь тоо. Тэ өөрт нь ирдэг имэйлүүдийг ингээд одоо негатив имэйл комментуудыг өөрөө шууд устгачдаг. Тэгээ гоё ингээд урам зориг өгсөн комментууд одоо имэйлүүдийг ингээд нэг хавцад хадгалдаг гэсэн. Тэгээд хэцүү үедээ тэднэрийг бас уншдаг. Мэдээж хэрэг урам хугарах, урам зориг дутагдах те цаашаа ингээд ирч хүчтэй байх иймэрхүү цаг хугацаанууд угаасаа тохиолдно. Тэр үед тэр хүмүүсийнхаа зүйлүүдийг уншдаг гэд. Тэгээд чадварлаг нэгэнтэй ойр бай. Одоо ингээд иргэн тойрныхоо хүмүүсийг одоо сонгож ч гэж арайч хэлээгүй гэтээ ер нь аль тэр хүмүүс өөрт нь нөлөөлтий шүү гэсэн байсан. Тэгээд эхнэрийнх нь хэлсэн үг мөг бас энэ ном дээр айгүй нийтдээ гарч исэн. За 9-р бүлэг дээр уйдгартай нэгэн бай. Энэ бол гараасаа юм гаргах цорын ганц арга. Тэгээ бүтээлч чадварыг судлахлаар угаасаа хүүхдийн хувьд ч гэсэн те хүүхд уйдах цаг мөч хэрэгтэй. Тэгээ уйдсан үед ингээ бүтээлч ажлууд гардыймаа гэд тэр үед ч ингээ тархины холбоосууд ингээ хоорондоо шинээр холбогдох иймэрхүү мөчүүд тохиож байгаа байхгүй юу. Тэр талаас нь юу нэг айгуу сайн хэлсэн байгаа. За тэгээд өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй. Ингээд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Эрүүл сайхан хооллох хэрэгтэй. Айгуу гой зөвлөгөө өгсөн байгаа зү. Тэгээд химнэл үүсгэх хэрэгтэй. Тэгээд химнэл үүсгэх гэдэг нь ер нь бол яг хуу дадал зуршил талаасаа. Тэгээд химнэл үүсгэсэн байхад хүн ингээд цаашаага явхад амар байдаг. Өдөр болгон ингээд хэдэн хоногийн дараа дахиж шинээр эхлэнэ гэдэг бол маш хэцүү. Тэгээд энэ ч гэсэн шинжлэх ухаанаар угаасаа бэкап буюу ингээд нотлогдсон зүйл байдаг. Тэг химнэлээ алдахгүй байхын талаар бас ярьдаг. Тийм болохоор яах вэ гэхлээр календар хөтлөө. Тэгээд ингээд x-лээд өөрөөс намаа бичгтээ тэгэж календар хөтөлж явцаа ингээд тэмдэглэдэг байсан. Тэгэхээр бид нар одоо альва зүйлийг
нэг бүтээлчлэл юм хийх гэдэг шүү дээ. Тэ санаа гаргах гал юм project дээр ажиллах гад тэрийгээ ингээл өдөр болгон л хийдэг байвал их зүгээр. Тэгээд зорилго тодорхойлох онол талаасаа ч гэсэн энэ айгу үр дүнтэй, айгу чухал зүйл байгаа юм. Бид нар ийм дадал зуршил болчих юм бол бид нэр хийхдээ айгу амархан болчдөг. За тэгээд үнэхээр та ийм хүн болж байгаа бол ийм явцаа тэмдэглэдэг дэвтэртэй байх шаардлагатай шүү гэсэн байна. За тэгээ эцсийн бүлэгт нь тий хасагдахгүй тэнцүү бүтээлч байдал гэсэн ийм хэсэг одоо орсон. Тэгээ юуг орхихоо шийддэг байх хэрэгтэй. Тэгээ бидний амьдрал бол юм хязгааргүй боломжууд дунд байгаа. Гэхдээ ингээр бид нэг бүтээлч байхаа болч тийм а хязгаарлалт бүтээлч сэтгэлгээ нэмдэм а гэж ерөнхийдөө угаасаа шинжлэх ухаан талаас үздэг байхгүй. Тэрийг яаж бүтээлчээр шийдэх вэ гэд хүн ажилдаг. Тийм учраас ингээд бид нар өөртөө нэг хязгаарлалтууд тогтоох хэрэгтэй. Бүх юмгээ олон ингээд боломжууд байгаа тэгэхээр ингээд хийх бүтээлч байдал гарахад жоохон хэцүү байдаг. Тэгээд тэрийг ч гэсэн энэ номон дээр бас хэлсэн байсан. Одоо өөр жишээнүүд дээр болохоор одоо бараг л $2000 яаж бизнес бүтээх вэ гэж юу н бодох хэрэгтэй гэд энэ номон дээр бас байлоо. Нэг тиймэрхүү жишээнүүд бас байгаа. Тэгэхээр бүх зүйлүүдийг нэмээд хийн гэдэг нь одоо бүтээлч байдлыг авчрахгүй, юуг хасах вэ гэдгийг нь бас бодох хэрэгтэй гэсэн байна. Тэгээд асар их мэдээллийн илүүдэлд жингүйдсэн бидний цаг үед юуг орхиж, юун дээр төвлөрөхөө шийдэж чадсан хүмүүс л бусдаас түрүүлж алхнаа гэд. Биднес зөндөө олон санаа байгаа тий. Гэтэ алийг нь хийх вэ? Алийг нь алинд нь хооронд нь холбох вэ гэдэг зүйл чухлаа гэсэн байна. За тэгээ юм бүхнийг хийж чадна гэж бодох нь хамгийн аюултай гэд ингээд энэ ном маань дууссан байна. За тэгэхээр хэрвээ энэ намдаа одоо ном унших зорилго тавьдаг ч юм уу те эсвэл гоё бүтээлч бай гэж зорилго тавьсан бол санаа авахаас бүүе. Still Like an Artist гэдэг Астон Клоны энэ номыг заавал уншиж үзхийг санал болгож байна. За тэгээ энэ зохиолч маань эннийхээ одоо 2 цувралыг бас мөн гаргасан монгол хэлнээс орчуулагдсан байгаа. Хэрвээ та бүхэн одоо хүсээд комент хэсэг дээр те дахиад би оюуны зураглалаар одоо товч өөрийнхөө санаануудыг тэмдэглэж авсан байдлаар ингээд номын ревю хийх таалагдчихэвэл тэг комент хэсэгт бас бичээрэй. Тэгээд ямар ном хийвэл бас сонирхолтой байх юм бэ гэдэг дээр бас бичээрэй. Тэгэх юм бол уншсан номнуудаас харж байгаа тэр номнууд байх юм бол бас хурдан хийгээд явчих гэж бодож байна. За тэгээд эх ондоо энэ 2026 ондоо бүтээлч байхыг хүсье. Тэгээд бүтээлч байна гэдэг нь олон санаануудын нийлбэр юм байна тий. Гэхдээ их сурвалжаа одоо маш нарийн гүнзгий хайж судлах хэрэгтэй байна гэдгийг ойлголоо. Тэгэхээр яадаг вэ гэхээр өөрийнхөө одоо коллаж артыг хийх боломжтой болж байгаа тий. Нэгэн хүнийг дуурайгаад байх биш, олон их сурвалжийг хооронд ингээ хойлж агаад өөрийнхөө гоё бүтээлийг хийгээрэй гэж хүсье. За тэгээд комент хийгээрэй. Баяр таа.